Шинжлэлийн засгийн газрын мөрөн хөтөлбөрийн ажилтаа орлоготой Монгол хүн хөтөлбөрт хамрагдаж баялаг бүтээгчдийн игнэнд шилжиж байгаа та бүхэнд бүгдээр нь баяр хүргэж ажлын өндөр амжилт орлого арвин тавиад хүсээрээ. За сайн санжуутай сайд надад хэлж байна. Манай шинжлэлийн засгийн газар гарч ирээд хөдөлмөрийн яам гэж тусдан байгуулсан юм аа. Би юунд санаа зовж явсан гэхээр манай мянган залуучууд манай стадионд очирлж байгаад бүгдээрээ тэг гадагшаага ажил хийхээр явж байгаад их санаа зовж ирсэн. Манай засгийн газар энийг өөрчлөх юмсан манай залуучуудын буян тухайг энэ спорт цогцлборт бөөнөрөө цуглаад гадагшаага биш Монголд ажиллахаар морддог тэр өдөр тун хурдан ирээсэй гэж би хүсэж ирсэн. Энэ баяр төдөр ирсэнд би их баяртай байна. Хийж чадсан Санжуутай сайдтай би бас баяр хүргэе бүгд амжилт хүсье. Өнгөрсөн жил бид нар 6500-6600 орчим хүнийг бэлдэж гаргасан. Энэ жил нэг 7000 гаруй хүнийг бас ажилтаа орлоготой болгохын ажлыг хийж чадлаа. Үнэхээр Монголын залуучууд Монголын 24-өөс дээш насных нь 2 сар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр сураад тодорхой хэмжээгээр мэргэжлийн чиг баримжаа олоод дараа нь 3 сар өөрийнхөө ажиллах гэж байгаа компани дээр очиж дадлагаа хийгээд баялагийг бүтээхийн ажилд оролцох энэ хөтөлбөрийг нодон жилээс бид нэр их санаачилсан байнамаа. Энэ хөтөлбөр санаачлагдаад нодон жил энд хамрагдсан хүмүүсийн 79% нь бол яг ажилтаа болсон байна. Одоо энэ жил бас Санжуутай сайд хэлсэн байгаа нодон жилийн 79% гэдэг бол өмнөх үзүүлэлттэй харьцуулахад их том тоо. Өөрөөр хэлбэл энд хамрагдсан 10 хүний 8 нь бол яг ажлын байран дээр хатуу очсон байгаа. Энэ жил энийг өшөө нэмэгдүүлээч гэж хүссэн байгаа. Та бүхэн байна нэлээд сайн суралцсан аж ахуйн нэгжүүд байна. Та нарыг сонгож за энэ хүнийг би энэ мэргэжлэр бэлдээ гэж бас бэлдүүлсэн. Тэр аж ахуйн нэгжийнхээ итгэлийг дааж тэр аж ахуйн нэгжтэй очиж сайжлаараа та бүхнийг бас одоо 2 сарын хугацаанд нэлээд сайн гаршуулж бэлдэж чадсан бас мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхөндөө баярлалаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхэн болоод ажил олгогч эзэдтэй бүгдээр халуун баяр хүргэе. Амжилт хүсье. Тэгээ монголчууд бид нар цөөхөлөө ингээд санаа сэтгэл нийлээд ажиллаад бие бинийгээ дэмжиж чадвал бид нар Монголдо сурч болох юм байна. Монголдо мэргэжил эзэмшиж болох юм байна. Монголдо ажил хийж болох юм байна. Монголдо баялаг бүтээж болох юм байна гэдгийг та бүхэн бас харуулж чадж байгаамаа. Та бүхнийхээ цаашдын ажил амьдралд улам их амжилт хүсье. Та бүхэн бол өнөөдрөөс эхлээд баялаг бүтээгчид боллоо. Ажил хийвэл ам тусноо. Монголчуудын ам тустай байхын төлөө урагшаа баярлалаа.